сайн юмны цаана саар юмнууд бас байна. Яг нэг үг хэлэхэд бол одоо ингээд энэ хоёр их найдыг жижиг дунд үйлдвэрлэлүүд олгоно гэхээр яг яаж олох гэдэг юм. Тэгээ яг банкуд олох юм байна. Ямар шалгуураар олох юм. Шалгуурын нөгөө баялаг бүтээгчид чинь жижиг дунд үйлдвэрлэгч чинь дийлэх юм уу? Яг үнийг хэлэхэд жил гаруй хугацаанд 20-нд байцсан энэ үйлдвэрлэгч нар энэ ард иргэд чинь одоо барьцаанд тавих юм байгаа мó? Байгаа хэдийгээр ламбард нь тавиад, банк устдыг тавиад ингээд манай холбооны хийсэн судалгаагаар бол бүгд хоёр зээлтэй байгаа шүү. Давхар зээлтэй, банкас зээлтэй, эсвэл хувийн зээлтэй, эсвэл банк ус зээлтэй, ламбардын зээлтэй. Дандаа хоёр зээлтэй байгаа байхгүй. Тэгээ ажилтаа албаа гэсэн дандаа юутай. Нөгөө хэрэглээний зээлтэй. Янз бүрийн хэрэглээний зээлүүд ингээд авцсан. Тэгээд дээрэс нь нөгөө ухаалаг аппликейшнуд байдаг шүү дээ. Аппликейшнээр дамжуулаад бас 5-6 зээлтэй. Тэгэхээр ард түмэн чинь ингээд маш их зээлэн дунд байна. Дэлхийд байхгүй өндөр хөвөр зээлж ирсэн шүү дээ. Банкуд ихэд 20 гаруй хувьтай. Тэгээ банк ус чинь 40-50%тай. Тэгээ ламбард тэгэхээр чинь тэгэл 80-100% болчихж байгаа шүү дээ.